Энэ удаагийн бичлэгээр Өмнөд Солонгосын шинэ цуврал болох Карма цувралын 2 дугаар ангийг нь довчлон ярьж өгөхөөр сонголоо. Ярамгт амьдардаг эцэг эхчүүд ангиж төлбөрөө нэмдгүү сургууль танаа гэрийн хаяанд нэгдсэнийг мэдсэн үү? Энэ бол Индра кибер сургууль. Усан бассейн, балет, оюун ухаан, таквондо, урлаг спорт, VR технологи, аймакаар бүрэн тоноглогдсон 40 гаруй танхимтай. Таны хүүхдийн авиас чадварыг нээн хөгжүүлэх хамгийн олон клубүүдийн сонголттой. Мөн технологи хос хэл хүмүүжлийн цогцоо боловсролоор дэлхийд өрсөлдөх чадвартай иргэдийг бэлтгэдэг сургууль шүү дээ. Хүүхдийнхээ дүүгийнхээ боловсролд анхаардаг эцэг ах дүү нар маань бүртгүүлэхдээ үд үгсэн промо кодыг хэлээд 15% хөнгөлөлт эдлээрэй. Ууланд хонож бичлэг хийсэн инфлюенсер бүсгүй уулнаас бууж байтал нэг нохой газар шинжлээд байгааг хараад очтолоо. Жионы аавын зогтсон байснаар цогцсыг булсан хүн нэртэй 2 дугаар анги эхэлдэг. Тансаг ресторанд санхун гэх эрэхтэй суух ба тэрээр урд өмнө нь хийзээч ийм сайхан амжилтыг мэдэрч байгаагүй талаараа эрчүүд хүссэн эмэгтэйгээ авахын тулд мөнгө олдог гэдэг үгэнд итгэдэг талаараа өгүүлнэ. Удалгүй түүний болзот бүсгүй Южон ирснээр тэд энэ ресторан үнэхээр тансаг захиалга 2 сарын өмнө өгсөн зэрэгээр ярилцав. Ресторанаас гарч ирээд санхун десерт идэхээр өөр газар руу явах гэсэн ч Южон түүний санааг дэмжилгүй санхуны чихэнд хоёулаа оронд орох юм байх гэж бодсон юмсан гэж хэллээ. Ингээд машин ирснээр тэд хөдөлцөхөөж Озес гэх хотоос зайдуухан газарт очдог. Дотор санхун эм уухтай зэрэгцэн Южон 2 хундахтай дарстай ирлээ. Санхун дарсыг уух юм бол хоноод явах хэрэг гарна. Гэхэд Южон маргааш амралтын өдөр гэдгийг сануулж дарс уухгүйгээр шууд орондоо орох гээд байгаа мó хэмээн гомдоллоо. Толгомцсон санхун сандарч нэг юм ууж байгаагаа хэлэхдээ зэрэгцэн Южон түүнийг үнсэнгээ амаараа дарс уулгаж яах чаргагүй байдалд оруулав. Улмаар санхун ганцхан хундаг гэж хэлснээр юу болох нь ойлгомжтой. Шөнө санхун Южоныг утсаар ярьж байхад сэрлээ. Южон би одоо очлоо гэж хэлээд санхунд дотны найзынх нь аав нь нас барчихсан болохоор явах болсноо хэлнэ. Санхун дуудлагын жолооч дуудах гэхэд Южон шүн дунд болчихсон байхад ийм хол газар жолооч ирэхгүй байх гэв. Санхун өөрийгөө уучихсан гэхэд Южон өөрөө явчихна хэмээн ууралснаар санхун түүнийг хүргэж өгөхөөр шийддэг. Жолоо барьж явахдаа санхун нойрмоглох ба Южон түүний нойрыг сэргээхийн тулд түүнийг өдөхөд санхун салхитай бас мантай байгаа учраас осол гаргахаас сэргийлж татгалзана. Улмаар Южон түүнийг үнсснээр тэд хэн нэгнийг дайрчих нь тэр. Айж сандарсан санхун дайрсан хүн дээрээ очиод эргүүлж харавал мөргүүлсэн хүн нь Жионы аав байлаа. Санхун түүний судалсны цохилтыг нь шалгаж үзээд Южонд тэр өвчгсөн байна гэж хэлдэг. Яахаа мэдэхгүй байгаа Южон цагдаа түргэн тусламж дуутахыг санал болгоход сандарсан санхун түүнийг хориглож өөрийгөө дар суусан болохоор шууд шоронд орно. Амьдрал нь дуусна гэдгийг хэллээ. Тэгээд тэрээр уурлаж хүн уухгүй гээд тахад яагаад уулгасан юм? Хүчилснээс чинь л уулж ийм юм боллоо хэмээн бухимдсаар. Энэ үед Южон түүнд машин ирж байгааг анхааруулдаг. Тэдний араас ирж байсан машин хажууд нь зогсоход дотор нь залуухан эмэгтэй эрэгтэй хоёр байлаа. Санхун тэдэнд зам дээр халтраад осол гаргасан хэмээн тайлбарлана. Тэгээд санхун даатгал дуудчихсан манантай байгаа болохоор осол их гарч байна. Гэхэд зэргээр ярилцаж байхад цогцсыг замын хажуу тал руу тавьсан байгаа харагдана. Улмаар санхун бүх зүйл асуудалгүй гэж тайлбарласнаар тэднийг явуулдаг. Залуус хөдлөөд явж байхдаа эрэгтэй нэмэгтэйгээсээ зураг дарсан уу гэж асуухад эмэгтэй нь үгүй хэтэрхий эрсдэлтэй байлаа гэж хариулна. Санхүү машиныхаа тэшийг нээж цогцсыг хийх ба Южонд цогцсыг булгах хэрэгтэй. Энэ хүйтэн шөнө орон гэргүй царайтай хүн энд алхаж явсан. Нэг ийм хүн алга болоход хэн мэдх юм бэ гэж хэлв. Энэ санааг нь Южон үгүйсгэж үнэхээр тэнэг санаа байна гэж ууралсан ч санхун нэгэнт л үхсэн хүн адилхан уул руу явцгаая хэмээн ятгахна. Үүнтэй зэрэгцсэн архины шил газар унах нь сонсогдлоо. Гэтэл Кокнам гэх дугуйтай залуу тэднийг харах ба улмаар зүгтааж санхун түүнийг гэрч гэж үзэн араас нь хөөж очиод мөргснөөр Кокнам толгоогоо цохин ухаалддаг. Кокнамын толгойноос цусаалдаж санхун түүнийг амьдгаа эсхийг нь шалгав. Дараа нь тэр Кокнамыг ч бас тээшэндээ хийчих нь тэр. Яах учраа олохгүй байгаа Южон одоо яах юм бэ гэж асуухад санхун яахаа мэдэхгүй байгаа ч ямартай ч гэрчийг энд үлдээж болохгүй гэдгийг хэлнэ. Ингээд тэд хоёр цогцсоо тээвэрлээд уул руу хөдөллөө.
Тэднийг явах замда гэрч Кокнам ухаан орж эхлэнэ. Эцэст нь тэд ууланд ирсний дараа Южон гэрч залууг яах гэж байгаа юм хэмээн асуухад үүнтэй зэрэгцэн Кокнам ухаан орж хажуу талынхаа цогцыг хараад тусламжгүй хашгирдаг. Улмаар санхун гольфийн зохиор авч тээшээ нээгээд Кокнамыг хэд хэдэн удаа зохиж амаа тата гэхэд Кокнам ам гуйж би юу ч мэдэхгүй, би юу ч хэлэхгүй, намайг явуулаач хэмээн гуйв. Санхун түүнийг гольфийн зохиораараа дахиад хэд хэдэн удаа зохиод нэг хүн алсан болохоор хоёрыг алах нь ямар ч ялгаагүй хэмээн сүрдөөлж дансаа хэл гэж шаардана. Айжимсэн Кокнама дансны дугаараа хэлэхэд санхун түүний дансанд 10 сая вон шилжүүлж одооноос түүнийг өөрийнх нь хамсаатан болсон. Тэгэд ч түүнийг энд орхиод явах юм бол угаасаа үхнэ гэж хэлдэг. Ингээд санхун амьд үлдэж мөнгө олсон болохоор ажил хийх хэрэгтэй гэж хэлснээр Кокнама цогцыг үүрч булах газар руугаа явцгаалаа. Тэд явсараа тохирох газрыг олж санхун Кокнам хоёр гольфийн зохиор болон гараараа нүхөө ухаж эхлэх ба санхун гараа гэмтэн. Газар хөлдөө шаардлагатай багаж хэрэгсэл байхгүй тул тэд тиймч гүнзгий нүх ухаж чадсангүй. Санхун цогцыг нүхэнд хийж булах гэхэд Кокнам дахиад жаахан ухах хэрэгтэй юм шиг байна. Арай бага санагдаад гэж хэлдэгч санхун түүний зөвлөгөөг авалгүй хурдан дуусгах хэрэгтэй хэмээн уцаарладаг. Ингээд тэд цогцыг буллаа. Буцаж ирээд машинд суусны дараа Кокнам санхуунд нүх ухаж байхдаа бодож үзээд яаж ч ботсон 10 сая вон багтах юм шиг санагдсан тул дахиад 10 сая вон өгчих гэж хэлдэг. Улмаар санхун бодсны эцэст 20 саяыг нэмж өгье. Тэгээд дуусгая гэж санал тавьснаар Кокнам зөвшөөрнө. Южон санхунаас хайраа итгэлтэй байна уу гэж асуухад тэрээр эндээс явахын хүслэн болжээ. Тэднийг хөтлөхөд энэ ангийн эхэнд гарсан нохой хараад үлдэнэ. Өглөө тэд хотод ирж санхун Южоныг санаа зовх хэрэггүй гэд явууллаа. Удалгүй Кокнама машинаас бууж ирээд явах гэж байгаагаа хэлэн 20 сая воноо шилжүүлэхийг хүсснээр санхун шилжүүлж түүнд өнөөдрийн явдал огт болоогүй шүү гэж хэлээд тэд салцгаадаг. Бачуурсан санхун жолоогоо балбан дараа нь хар хайрцагны санах хойг авч ингэрийн халаасанда хийв. Тэгээд санхун машины засварын газарт очиж машинаа өгөөд оройн бүхэн нотлох баримтаа хогийн савнд хайдаг. Маргааш нь тэрээр автобусаар явж байхдаа уулнаас олдсон цогцос хэмээн интернетээр хайсан ч ямар нэгэн илэрц байсангүй. Түүнийг ажил руугаа орох замд өнөөх ослын үеэр таарсан хоёр залуу түүний зургийг нь дарж эрэхтэн энэ нөхрийг барьцгаая гэж хэлдэг. Харин санхун өрөөндөө орж гарынхаа шарахыг цэвэрлэлээ. Оройн автобусаар явхдаа санхун Южон руу машинаа засуулахад мөнгө нь дутсан болохоор туслахыг хүссэн зурвас илгээн. Маргааш нь Южон санхун руу залгаж эх 7 хоногт мөнгө зохицуулах гэд үзье гэж хэлдэг. Санхун баярлснаа илэрхийлээд өөрсдийгөө хэсэг холбоогүй байсан нь дээр түр зуур болгоомжлох үүднээс гэж хэлснээр Южон зөвшөөрлөө. Утсаа салгасны дараа тэрээр өөрийг нь хүчээр дар суулгасан байхад машины төлбөрийг яаж ганцаараа төлөх билээ гэж амандаа бутнав. Эндээс тэдний харилцаа тийм ч гүнзгий биш гэдэг нь харагдана. Дараа нь санхун өрөөндөө гараа цэвэрлэж байтал өнөөхө Кокнам орж ирэн сайн амарч чадсан уу эмчээ гэж хэлснээр 2 дугаар анги төгсдөг.